Анх 1932 онд үйлдвэрлэгдэн Азийн зах зээлд борлуулагдаж эхэлсэн Tiger брэнд өдгөө шинэхэн өвөрмөц хамтаараа дэлхийн 70 гаруй орны хэрэглэгчдийн таашаал хүрчээ. Бидний дуртай хөлбөмбөгийн спорт заримдаа утгатай хэд жүжиглсэн сонирхолтой болох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ гайхалтай спортыг уран гоё үзэгчдэд сонирхолтой болох үүднээс хүлээсийг зоригтойгоор тайлж, Uncaged буюу чөлөөлөх хөтөлбөрийг Tiger брэнд Tiger Street Football тэмцээнээр дамжуулан хийж байгаа. Дэлхийд таашаагдсан Tiger брэнд манай улсад 2 дахь жилдээ Tiger Street Football 2014 үндэсний аврах шалруулах тэмцээнийг 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Нийт 64 баг оролцсон үндэсний аврах шалруулах тэмцээнд MNS баг төрүүлж олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан бол Монголоос оролцох 2 дахь багийг эхний 8 байранд орсон багуудаас шигшиж Blue Wolves буюу хөх чоннууд нэртэйгээр оролцуулахаар болсон юм аа. Монгол улсаа төлөөлөн оролцохоор болсон MNS Blue Wolves багийн тамирчид 8 дугаар сарын 6-ны орой Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас эх орноос морцсон юм аа. Tiger Street Football 2014 олон улсын тэмцээний эхний 3 төргийн тоглолтууд Хуваарайсоор Камбож улсад 8 дугаар сарын 9-ний өдөр болох байсан. Tiger Street Football Камбожид амжилт үзүүлсэн. Тамирчид нийт 3 цаг орчимнээс ч бүгд найрамдах Солонгос улсын Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд газарсан юм. Улмаар орон нутгийн цагаар 18 цаг 30 минутын үед Камбожийн нийслэл Пном Пен хотыг зорих онгоцондоо сууж 4 цаг гарan ниссний эцэст зорьсон газар болох Пном Пен хотын олон улсын нисэх онгоцны буудалд газарсан юм аа. Тамирчдын хувьд 2 хоногийн өмнө ирсэн учраас цагаагаар өөр амтгалд дасан зохицох боломжтой болсон юм. Бид өхөн Камбожоос маш амжилттай явж шивлээ. Тэгээд та бүхнийгээ итгэлийг алдахгүй хичээн сайн тоглох болно. Монголын бага хичээ! Камбож улс нийт 14.8 сая хүн амтай. Нийслэл хот нь Пном Пен. Меконг мөрний иргдээр орших Пном Пен хотод 1.8 сая хүн амьдардаг. Эртний өв уламжлал, түүх соёлын дурсгалт газруудаа хадгалж үтсэн байна. Үүгээрээ жуулчдыг их татдаг бөгөөд аялал жуулчлалын салбар хамгийн өндөр хөгжижээ. Tiger брэнд жил бүр дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг өөрийн ич төлөөлөгчөөр сонгодог. Өнгөрсөн жил 2006 оны дэлхийн аварга, 2006 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Фабио Канавараг сонгож байсан бол энэ жил Tiger брэнд өөрийн ич төлөөлөгчөөр Португалийн шилдэг хөлбөмбөгч Деког сонгосон юм аа. Деко 2004 онд Портод, 2006 онд Барселонад тоглож байхдаа аваргуудын лигт төрүүлсэн. Мөн Португал, Испани, Англи, Бразилийн аварга шалруулах тэмцээнүүдэд төрүүлж байсан. Харин шигшээ багтаа 75 тоглолт хийж 5 голыг оруулсан бөгөөд өнгөрсөн 7 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор зодогтайсан билээ. 8 дугаар сарын 8-ны өглөө өөрийн ич төлөөлөгчөөр сонгосон Деког танилцуулга харах хэмжээ Софидел зочд буудлын хурдын тахимд болсон. Мөн тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ арга хэмжээнд Декогоос гадна Tiger брэндийн төлөөлөгчд, Fox Sport телевизийн төлөөлөгчд болон бусад албаны хүмүүс оролцсон юм аа. Энэ үеэр Деко өөрийн сэтгэлдээ хуваалцсанаас гадна 8 багийн тоглогчтой зураг авахулж халуун дотны яриаг өрнүүлж байсан. Мөн спортын төрөлцсөн томоохон сувг болох Fox Sport телевиз болон бусад орон нутгийн хэв мэдээллийн хэрэгслүүдээр ярьцлага өгч алхам тутамдаа ямар үн цэнтэй тоглож болохоо харуулж байна. Бид ингээ Камбожид тэмцээн болох газар яриад байна. Одоо ингээд Камбожид үндэсний аварга нь болж байгаа юм. Бид нар одоо бөөнөр сонирхож үзэн талбайгаа сонирхноо. Та бүгд орцгоо. Талбайг орцгоо. 8 дугаар сарын 8-ны өдөр Камбожийн үндэсний аварга шалруулах тэмцээний шигшээ тоглолтууд явагдсан бөгөөд Деког Камбожийн хөлбөмбөг сонирхогч залуучууд халуун дотноор угтаж авсан юм. Hello Mongolia, I'm Deco. I'm this year Tiger Street Football Ambassador. See you soon in Mongolia. See you in Mongolia.
Tiger Brand-ийн хамт олон тэмцээний зохион байгуулалтыг маш өндөр түвшинд хийж байсан. Тамирчид тэмцээнд оролцохоос гадна фитнес усан бассейнд орж чөлөө цагаа өнгөрүүлж байсан юм. Энэ нь тамирчдыг ая тухтай байлгах, сэргээлт авах ач холбогдолтой байсан гэхэд болно. Tiger Street Football Mongolia! Дугаар сарын 9 тамирчид болон үзэгч хөгжөөний мэгчдийн удаан хүлээсэн өдөр байлаа. Tiger Street Football 2014 олон улсын тэмцээний эхний 3 тойргийн тоглолтууд явагдах энэ өдөр тамирчид өглөө 8 цаг гэхэд тэмцээн явагдах талбай дээр ирж зохион байгуулагчдаас өгсөн дүүрэн журам заавар зөвлөгөөтэй танилцсан байна. За энэ жилийн Tiger Street Football олон улсын тэмцээн Камбож, Монгол, Сингапур гэсэн 3 улсад зохион байгуулагдахаар онцлогтой байсан. Мөн тогтсон дүүрэн журмыг халж анкэж буюу хүлээснээс нь тайлж илүү нээлттэй тоглох боломжийг олгосон нь тэмцээнийг илүү үзүүштэй, сонирхолтой болгож байсан юм аа. Үүнээс гадна улс төс бүрт шин дүрмийн заалт хэрэгжин. Анкэж football.com хаягаар үзэгчдээс ирүүлсэн дүрмийн өөрчлөлтөөс Деко өөртөө таалагдсан нэг дүрмийн заалтыг сонгож тухайн улсад хэрэгжүүлэх байсан. Камбожид болсон тоглолтуудад эхний 3 үед багууд ямар ч үр дүнгээр хамаагүй тэнцэн тохиолдолд 2 дугаар үед 3 эсрэг 3 тоглох дүрмийг Деко сонгосон нь тоглолтыг илүү сонирхолтой болгож байлаа. Ингээд Tiger Street Football 2014 олон улсын тэмцээнд чадварсан шилдэг 8 баг 40 мянган Америк долларын төлөө өрсөлдөх ширүүн тулаанаа ихтүүлсэн. Камбож улс гээд анхныхаа тоглолт хийх чинь өнөөдөр манай Монголын 2 баг тус тус 3 тоглолт тийм. Манай хэд бол Австралийн багтай тоглоно. Австралийн баг бол ерөнхийдөө биерхүү тийм улсууд байлаа. Нэлээд хүч хасыг тоглолт болно. Тэгээ ярамс хожно гэсэн итгэлтэй байна. Манай үндэсний авраг MNS баг эхний тоглолтоо Австралийн Latin Lovers багтай хийсэн юм. Ямар ч тэмцээнд эхний тоглолтууд хүнд байдагч MNS багийн залуус маш сайн тоглож Австралийн багтай 3-3 харьцаатай тэмцсэн юм. Гэхдээ тэдэнд хожих боломж байсан гэдгийг дурдах хэрэгтэй болов. We try to do the best. Бид Монголын багтай тоглосон, тун хэцүүхэн тоглолт болсон. Хамгийн сүүлийн гол үнэхээр азтай байсан шүү. Монголын баг үнэхээр хүчтэй байсан. Бид тэр тоглолтод хожихын тулд чадах бүхнээ хийсэн. Бид 7 хоногийн дараа Монгол руу очих болно. Тэнд хагас гişээ тоглох болох ёстой. Үнэн дээр бид Монголын талаар юу ч мэдэхгүй. Цаг агаар гэх мэт нөхцөл байдлын талаар юу ч мэдэхгүй байна. Ямар ч байсан их хүйтэн байх. Учир нь Монгол улс Оростой их ойрхон шүү дээ. Гэхдээ бид тоглолт явах хот болон иргэдийн талаар мэдхийн тулд аль болох завгүй байх болно. MNS баг 2 дахь тоглолтоо өнгөрсөн жилийн авраг Вьетнамын DVT багтай хийж 12 харьцаатай хожигдсон ч сүүлийн тоглолтоо Сингапурын MNA багтай хийж 6-5 харьцаатай хожигдсноор эхний ялалтаа байгуулж тэмцээнийг 4 оноотой өргөжлүүлж байна. Харин Blue Wolves баг эхний тоглолтоо хүчтэй өрсөлдөгч Вьетнамын DVT багтай хийж 15-3 харьцаатай хожигдсон бол 2 дахь тоглолтоо Сингапурын MNA багтай хийж 4-3 харьцаатай хожигдсон. Харин сүүлийн тоглолтоо Сингапурын Touch and Go багтай хийж 2-1 харьцаатай хожигдсноор тэмцээний эхний ялалтаа байгуулсан юм а. Би Сингапурын багт тоглодог. Дөнгөж сая Монголын хөгжөөн багтай тоглож дуусаад байж байна. Үнэхээр халуухан тоглолт болсон. Ээлж дараалан гол оруулцгаасан. Гэхдээ Азийн тэнгэр бидний талд байлаа. Ерөнхийдөө бол Монголын баг их хүчтэй юм аа. Бид биеийн хүчний тал дээр тэднээс их дутуу байлаа. Камбожид болсон тэмцээний үеэр Деку өөрийн сонголтоороо 2 шилдэг тоглогчийг сонгосон бөгөөд Камбожийн Nanel FC багийн 10 дугаартай тоглогч Dani Couch, Вьетнамын DVT багийн 19 дугаартай тоглогч Hong Ding Hung нарыг шилдгээр тодруулсан юм. Монгол Сингапурт болох тэмцээнээс мөн 2-2 шилдэг тоглогч шалгаруулж Tiger Street Football 2014 олон улсын тэмцээний шигшээ багийг бүрдүүлнэ. Деко болон түүний найзууд бол Нуно Гомш, Маниш, Пауло Феррера, Видервай нараас бүрдсэн багтаа тоглох энэ багт Монголын багийн тоглогч багтна гэдэгт итгэлтэй байна.
Бид Монгол очиж тоглоход улам хэцүү байх болов уу гэж бодож байна. Бид Монголын талаар сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ маш хүйтэн ширэн уур амьсгалтай гэж боддог. Тийм болохоор тоглоход маш хэцүү байх байхаа. Миний хувьд үнэхээр сайхан байгаа. Учир нь би энэ годамжны хөлбөмбөөр тоглож эхлээд анх удаа олон улсын тэмцээнд оролцож байна. Бас удахгүй өөр улсууд руу явж тоглох болохоор үнэхээр сайхан байна. Энэ сарын 21-нд Монголд очино. Тэгээд 9 сард Сингапурт очих болно. Хоёуланд нь анх удаа очих гэж байгаа. 8 баг тойргийн журмаар тоглож өндөр оноотой 4 баг хагас шалгарна. Тиймээс Монголын 2 багт дараагийн шатанд үлдэх боломж байна. Tiger Street футбол 2014 олон улсын тэмцээний дараагийн тойргийн 3 тоглолт 8 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тодорхойлбол драмын театрын урт талбайд тусгайдан заасан зориултын талбайд болох юм. Эх орондоо болох энэхүү 3 тойргийн тоглолт манай богодод маш чухал байгаа. Хэрвээ амжилттай тоглож чадвал 9 дугаар сарын 6-нд Сингапурт болох шигшээ тэмцээнд оролцох боломжтой юм аа. Тиймээс Tiger брэндтэй үргэлж хамт байдаг их хотын залуус та бүхнийг мөн хөлбөмбөг сонирхох залуучууд та бүхнийг 8 дугаар сарын 30-ны Бэм гарагт драмын театрын урт талбайд ирж Монголынхоо 2 багийг уухан төрөлгөөр дэмжихийг уриалж байна. Tiger Street футбол олон улсын тэмцээнд бас амжилттай оролцоод ирлээ. Тэнд манай Eminence баг маань 3 тоглолтоос 1 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдоод ингээд өвөн хэлэх юм бол нэг 60% амжилттай оролцоод ирлээ. Одоо ингээд бидний хүлээж байгаа тоглолтод Монголын бага хурж дэмжихийг та бүхэнд уриалж байна. Монголын бага дэмжээрэй.